мөрддөг бас тий. За тэгвэл одоо ингээд мэрэгжлийн төгөлдөр уур бол ерөнхий төгөлдөр уурт энэ энэхүү зохиол маань мөн 7-р ангиас 8-р ангид төстэй зохиол юм байна. Ингээд энэ зохиолын онцлог гэх юм бол Шопен өөрөө одоо мэрэгжлийн төгөлдөр уурч хүн байсан. Тэгээд өөрөө бас зохиолч хүн байсан учраас энэ зохиолыг бол одоо би замаа багштай уулзаж асуулаа, оюун цэцэг багштай уулзаж асуугаад ер нь төгөлдөр урчлаас асуухад энэ бол гартууд маш ихтэйхэн зохиол гэж байна. Мэргэжлийн яг өөрөө хөгжимд зориулсан тэгээд болохоор гартан нуух маш ихтэйхэн байдаг юм байна. Тэгээд 100 гарын басын өнгөн дээр бол энэ 3 төгөлт зохиол учраас басын өнгөн дээр дандаа нэг жоохон баг зэрэг сууж хэрэгтэй байдаг юм байна. Тэгээд басын өнгөн дээр хөлний педал тавиад 3 дахь ноотон дээр доор дээр педал авах юм байна. Ритмүүд дандаа зөрж явах юм байна. Эхнээсээ дуустал дандаа 2 гарын ритм зөрдөг юм байна. Энэ төгөлдөр уурын зохиол дээр болохоор C хэсэгтээ бол альтрац тэмдэг бол маш их байдаг байхад хармат хэрэгтэй байхад манай яочин дээр А хэсэгтээ бол альтрац тэмдэг хэрэгтэй байдаг. Энийг бол яочин дээр үзэхээр дараа нь харъя. Одоо ингээд манай сургуулийн морин уурын 11 дугаар ангид сурагч өсөх жаргалынхаа Шопен вальсыг хэн тоглохыг харъя. За манай өсөх жаргал маань одоо бас ч өмнөд байгаа бүзэн дээр хандаг гараад хавуулчихсан гэсэн багшаа би орох гэснээр ингээд манай энэ нээлттэй хичээлд оролцож байна. Өдөрсөн багш оюун цэцэг.
нэг гэмтэлтэй үзүүн байгаад боловч миний нээлттэй хичээлд сэтгэл гараад оролцоод хөгжимд зэгсэн тоо байж байна. За ингээд тэгээд байс толгойгийнхаа бүтцийг үзье. Яочин гол хөгжимд авах зүг нь үзье. Байс толгой дээр боловсрол бийж үзлээ. Тэгэхэд А, Б, С, B1, A1, A2 гэсэн эргэж гацсан бүтцүүд гарч ирж байна. Хэдээр энэ рондо хэлбэрийн зохиол биш боловч яг рондо хэлбэрийн маягийн дахин татагдсан бүтц гарч ирж байна. За тэгээд зохиолын хурдыг бол А сэдвээр темпо жуустай гэж бичсэн байна. Энэ нь бол яг темпер гэсэн үг л дээ. Тэгэхээр яагаад энэ темпо байс гэж бичээгүй юм бэ гэхээр энэ хөгжимдөж байгаа хөгжимчөнтэй одоо боломж олгож байцын темпер хөгжимдөрөөсөн тэмдэглээ авах гэж бодож байна. За бэйс нь пью мосо гэж байна. Илүү пью гэсэн тэмдэглээ одоо маш их орж ирж байгаа. Илүү гэсэн үг. Тэгээ хөдөлгөөнтэй гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол бэйс дээр илүү скилээ өдлөөр гарч ийн хурдыг бол хөгжимч өөрөө бас хурдаар харуулж ёстой болж таарч байгаа юм л та. Цэс дээр бас л пью гэсэн илүү гэсэн бас ийм тэмдэглээ орж ирж байна. Тэгэхээр илүү ятч нь одоо тэгэхээр энэ эсвэл вайснээс удаан гэсэн тэмдэглээ байна. За тэгээд эргээд Б хэсэг давтагдж байгаа Б1 хэсэг гэж үзлээ. Адилхан пью мосо хурдны тэмдэглээтэй А1 хэсэг дээр А темпо гэсэн байгаа нь бол темпо жусто гэдгээр байгаа. Энэ бол байсгаа хэлбэрээр хөгжимдөн гэсэн үг. Хамгийн сүүлийн хэсэгт нь бол Бэск маань дахин давтагдж хайдаа орж иж байна. Энэ нь бас илүү хөдөлгөөнтэй гэсэн үг ээ. За уг зохиол явж байгаа хөгжимд цоглоо яагаад зов. 8 тулан 4 нотыг бол бид нар данс болохоор зохиж бас энэ зохиолд тоолж байгаа. 8 нотнууд нь легаттай зохиолоор хэрэгтэй. Энийг бол батаач нэг амьсгаанд хийж шаардлага гарч ирж байна. 4 тулан хаас нотуудаа бол кремлэр холбоостойгоор легаттайгаар хийнэ. Модент, шлаг, тиро зэрэг жимэгт орж ирж байна. Форматын болон альтернацийн цоглогоо тэмдэглээнүүд их орж ирсэн зохиол юм байна. Манай дээр хөгжимдөд бол тэрх дамсан холон зайны нотны болон кремлийн холон зайны нот ихтэй зохиолууд юм байна. Ерөнхийдөө 4 нотыг бол манай яачин дээр бол кремлээр хөгжимдөг боловч бид нар зарим хэсэгтээ зохиож байгаа төгсөлт ч юм уу шаардлагатай гэдэг 4 нотоо бол зохиоор авч байгаа. Шаардлагатай гэдэг нь кремлээр авч нэг бол бид хийсэн. За энэ А бол А1 хэсгүүд маань өөрөө 32 такт юм байна. Нэгээс 32 дугаар такт дээр нь А1 хэсэг маань 130-аас 160 тактын дээр байж байна. Бүгд бол 32 тактаа. Энийг бол темпо жус гэдгээр байна. Яг темпер нь энэ байсын темпер. За 1 дугаар тактын дээр бол мезо форто хүчтэй тэмдэг тавигдсан болон 13 дугаар тактын дээр аяраас чангасан хүчтэй тэмдэгтэй альтернас тэмдгүүд маш ихтэй. Энэ нь бол 12-аас 17 дугаар тактнууд дээр бол байр өнгөрч байгаа. Жишээлбэл си пикар, ре дес, до дес, соль пикар, фа дес, фа пикар, до дес, до пикар гэсэн альтернас тэмдгүүд тавигдсан байна. За уг зохиол ихтэй гослооч маань яа утгуур нот. Утгуур гэдэг маань одоо сатак гэсэн үг шүү дээ. 3 далтын бол сүүлийн нот гэсэн үг. Энэ зохиол эхэлж байна. Яа нот бол трендер аваад уцаа. Тэгэхдээ 20 дахь тагнаас бол концерт мистер багтаагаа хамсан бол хөгжимднөө. Энд нэг онцлог байна. Тэр нь бол 4 5 8 дугаар такт 21 27 20 25 26 дугаар тактн дээр дандаа флаг орж ирж